За тэгвэл 5 дугаар сарын 31-нд болсон зуны зугаа тоглолтын үеэр 3 иргэн хутгалуулсан. Тэгвэл эдгээр иргэний биеийн байдал хэвийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. За тус тоглолтыг 29 мянга орчим иргэн үзжээ. Хяналт шалгалтын үеэр цагдаагийн байгууллагаас иргэдээс 10 хутга зодооны 2 хэрэгслийг хураан авсан байна. Мөн энэ үеэр арх согтууруулгуудаа хэтрүүлэн хэрэглэж төөрсөн хяналтаа алдсан насанд хүрээгүй 22 иргэнийг арга эртэнд хүлээлгэн өгсөн байна. За үзэгчдээ бид цэргийн төв эмнэлгээс мэдээлэл хүргэж байна. Тэгэхээр зуны зугаа тоглолтын үеэр 3 иргэн хутгалуусны 1 иргэн нь тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Тухайн иргэний хувьд хөл рүүгээ 5 см гүн хутгалуусан гэх мэдээллийг өөрийн цахим хуудаснаа бичсэн. Яг одоо эмчилгээтэй байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй гэх тайлбарыг өгч байна. Харин эмнэлгийн зүгээс одоо тухайн өвчтөн зөвшөөрөөгүй учраас мөн мэдээлэл өгөх боломжгүй гэж тайлбарлаж байна. Цагдаагийн байгууллагаас гэмт этгээдийг олж тогтоосон байна. Харин насанд хүрээгүй иргэн энэ хэргийг үйлсэн гэдгийг үгүйсгэлээ. Мөн тоглолттой холбоотойгоор гэмтэл согог судлалын үндэсний төвөөс 15, 16, 20 настай 3 иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ. За гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүлээн авах яралтай тусламжийн засгаар зуны зугаа шоуны үеэр 3 үйлчлүүлэгч ирж анхны тусламж авсан байгаа. Энэ 3 болохоор гуйны өнгөц шарахтай байсан учраас шарханд анхдаг цэцлэгээ хариуцгал халдваргүйтгэл хийгээд анхдаг цэцлэгээ хийгээд зөвлөгөө өгч харьяа дүүргийн гэмтлийн эмнэлэг рүү буцаасан байгаа. Яг гэмтлийн эмнэлэгт хэвтгэхээр заалт одоо судас мэдрэлийн гэмтэл байгаагүй учраас шарх өнгөц байсан учраас зөвлөгөө өгөн 3 үйлчлүүлэгчийг буцаасан байгаа. Бусдаар бол яг зуны зугаатай холбоотойгоор өөр ирж үзүүлсэн үйлчлүүлэгч нар бол байхгүй. Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс тоглолт шоу цэнгэн болсон үед дуудлага мэдээллийн тоо нэмэгддэг гэх тайлбарыг өгч байна. Цагдаагийн байгууллага тухайн өдөр 35 дуудлага мэдээлэл ирснээс 22 дуудлага мэдээллийг шалгаж байгаа юм байна. За яг цагдаагийн байгууллага бол одоо төрөл мэрэгжлийн одоо чиглэлээр хэрэгжүүлэх чиглэлээр бол за харьяа дүүргийн цагдаагийн газар болон бусад одоо чиглэлтэй байгууллагуудаас нийт 140 албаагчуул ажилласан. Тэгэхээр тоглолтыг ус зохион байгуулагч тал байна. Дээрээс нь аюулгүй байдлын анх чиглэлээр бол одоо харуул хамгаалтын 200 ажилтан болыг гэрээний дагуу ажилласан юм зүйл байна. Мэдээж цагдаагийн байгууллагаас бол аливаа гэмтэрэгчлээс үржилсэн сэргийлэх, за дасан зогсоох чиглэлээр бол хууль заасан чиглэлөө бол хангалттай хэрэгжүүлж ажилласан. Мөн цагдаагийн байгууллагаас тоглолтыг зохион байгуулагч болон харуул хамгаалтын байгууллага худалдаа үйлчилгээний байгууллагад холбогдох шаардлагыг хүргүүлсэн. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Буруутаан тогтоогдвол хуулийн дагуу хариуцлага тооцно гэх тайлбарыг өглөө.